За оройн. За өнөөдөр би Монголын крипто валют арилжаалдаг Trademint гээд анхны биржийн тухай танилцуулаад өгье. Ер нь юу юм бэ? Яаж арилжаа хийх юм бэ? Энэ Trademint дээр юу байна вэ гэдгийг нарийн хэлж өгье. За Trademint дээр болохтой зэрэг бүртгүүлэх, утасныхаа дугаарыг холбох, банкныхаа картыг холбох, тэднийгээ баталгаажуулах бүгдөө Trademint-ийн өөрийнх нь юун дээр ба YouTube канал дээр байгаа. Би энэ дээр болохоор яг дөнгөж шинэ орж байгаа хүмүүс ингээд нэг улаануугаа эргэлцсэн юм гараад ирэх энэ юу юм бодлоо гэдээ ойлгодог юм шиг байна зарим нь. За тэгээд ер нь би тийм одоо жижигхэн нарийн юмнуудыг хийлээд өгöd. За ингээд энэ маань юу юм бэ гэвэл төрөл бүрийн койнуудыг Монгол төгрөг болон доллараар зарах. Эсвэл төгрөг юм уу доллараар буцаагаад янз бүрийн койн худалдаж авах ийм одоо платформ. За одоо энэ дээр ямар хослууд байна вэ гэдгийг хэлээд өгье. За энэ дээр арт койн Монгол төгрөг энэ хослол гэхээр бас хүмүүс мэдэхгүй байсан. Энэ Litecoin Монгол төгрөгийн хослол гэдэг. За жишээлбэл би одоо биткойн дээр тайлбарлаад өгье. Биткойн Монгол төгрөгийн хослол гэдэг. Тэгэхээр хэрвээ биткойнтой хүн энэ дээр Монгол төгрөгөөр биткойноо зарж болох нь. Эсвэл Монгол төгрөгөөр буцаагаад биткойн худалдаж авч болох нь. За энэ арт талын доллар дээр тавих юм бол биткойныг доллараар зарж болох нь. Эсвэл биткойныг доллараар худалдаж авч болно гэсэн. За энийг юу гэж хэлээд байгаа юм бэ? Хослол гэж хэлээд байгаа. За одоо манай өнөөдрийн байдлаар бол юун дээр маань бирж дээр маань Artcoin, Batcoin, Bitcoin гэдэг ингээд дэмжиж Ethereum, Litecoin гэдэг энэ хослууд өнөөдрийн байдлаар зарагдаж явж байгаа гэсэн. За энэ болохдоо зэрэг сүүлийнх нь одоо ханшин гэсэн. Жишээлбэл 22 сая 758 мянга бол хамгийн сүүлийн ханш. За энэ дулаанаар бол маань ханш маань буураад явж байгаа гэсэн. За одоо энэ хосоо ингээд ойлгосон. Дараагийнх нь энд байна. Худалдаж авах ханш нь 22 сая 300 мянгаар худалдаж аавна гэсэн ханш дунд. 22 сая 758 мянга 999-оор одоо зарах ханш. За тэгэхээр энэ хамгийн 24 цагийн сүүлийн 1 хоногийн дотор 24 сая 679 бол хамгийн дээд ханш, хамгийн доод ханш нь бол 22 сая 250 мянга байна. Тэгэхээр энэ хоёрын хооронд бол ер нь бол арилжаа наймаа хийжээвэл их сайн. Тэрнээс биш одоо жишээлбэл энэс одоо юу гэдэг энэ ханшнаас хит өндөр юм уу хит бага тавьж болохгүй нь шүү дээ. Биднээс өөрсдөөс шалтгаална. Ханшаа харж агаад дундын ханш нь ямар байна? Тэгээд би хэдээр зарах уу, хэдээр худалдаж авах уу гэдгийг шийдэх. За энэ урд тал дээр болохоор график нь тийм ээ үн яаж өөрчлөгдөж байгаа. За энэ доор болохтон зэрэг энэ Trademint дээр байгаа юунууд данснууд гэсэн үг. Ethereum төгрөгийн данс, долларын данс, биткойн, Litecoin-ы данс, Dashcoin-ы данс гэдэг. За одоо энэ дээр нэг асуулт гарч ирнэ. Хүмүүсийн ямар асуулт орж иж байгааг би бирж рүү ажиллаж байгаа сайтнаас Litecoin оруулаад ирсэн. За одоо би Litecoin-оо эсвэл биткойноо банкныхаа карт руу авах гэсэн чинь авч чадахгүй байна гэдэг. Энэ асуулт бол буруу асуулт. Яагаад гэвэл бирж рүү Litecoin оруулж ирсэн бол бирж дээрээ түүнийгээ зарчаад тэгээд зарсан төгрөг чинь одоо өөрөөр хэлэх юм бол Litecoin төгрөг гэсэн хослолыг сонгож аваад Litecoin төгрөгөөр зарангууд энэ төгрөг гэсэн данс руу орж ирнэ гэсэн. Дараа нь энэ төгрөг гэсэн данснасаа зарлаг гаргаад өөрийнхөө нөгөө холбосон хаанхын чинь тийм ээ юуныхаа банкныхаа карт руу төгрөгөө гаргаж авна. Тэрнээс койно шууд банкны карт руу гаргаж авна гэсэн ойлголт байхгүй. Тэгэхээр заавалчгүй арилжаа хийх нь шүү дээ. За тэгвэл тэгээд одоо нөгөө Litecoin тэгвэл яаж зарах юм бэ? Гэвэл одоо энэ арт талын энэ улаан өнгөтэй ногоон өнгөтэй үнний ханшнуудыг харах юм. За энэ улаанаар
улаан өнгөтэйнүүд нь болохоор сэл гэсэн тийм үү? Зарах ханш. За энэ доод тал нь болохоор худалдаж авах ханш. За тэгэхээр энд нэг юмыг сайн ойлгоорой. Зарах ханш болохтон зэрэг хүмүүс өөрсдийнхөө койныг хэдээр зархаа тавьсан маа. А энэ доотлол дээр нь болохоор хүмүүс хідэн төгрөгөөр худалдаж авахаа тавьсан маа. А тэгвэл эн чинь бол мэдээж хэрэг. За одоо дээд тал дээр 24 сая 650 мянгаар би одоо 211,077 коин зарнаа гэд хүн тавьсан байна шүү дээ, тийм үү? Тэгвэл энэ бол нэг хүнийг ч хийж болно, олон хүнийг ч хийж болно. Жишээлбэл 24 сая 650 мянгаар 3 ч хүн тавьсан байж болно, 5 ч хүн тавьсан байж болно, тийм үү? Зарна гэд. Тэгвэл эднэр маань нэг ийм стакан гэж хэлдэг. Аяганд орсон байгаа гэсэн. Тэрнээс биш нэг хүн тэрийг зарна гэж ойлгож болохгүй. Ерөөсөө маш олон хүн хэдээр ч ингээд яг нэг үнийн дүнэнд таарсан бол эднэр бүгдөө нэг аяганд орсон байдаг. За одоо энэ 22 сая 300 мянгаар би худалдаж авнаа гэд хүмүүс тавьсан байна. За тэгэхээр биднэрт болохтон зэрэг эн чинь бол хүмүүсийн тавьсан ханш. Биднэрт болохоор би хэдээр зарах вэ? Эсвэл би хэдээр худалдаж авах вэ гэсэн ойлголт байна, тийм үү? За одоо тэгвэл би хэрвээ зарах гэж байгаа бол авах гэж байгаа хүмүүсийн ханшийг харна шүү. Хэрвээ би худалдаж авах гэж байгаа бол зарах гэж байгаа хүмүүсийн ханшийг харна. За одоо тэгвэл би энэ дээр авна гэд. За одоо надад хэд хэрэгтэй вэ? За одоо би 1 сая биткойн худалдаж авмаар байна, тийм үү? За тэгэхээр чинь энд зарах хүмүүсийн ханш хэд вэ? 24 сая 650 мянгад энд 211 мянгаыг л зарах хүн байна. Би бол 1 саяыг аммаар байгаа үстэй. Тэгэхээр арай хүрэхгүй байгаа үстэй. Тэгэхээр чинь би 24 сая 650 мянгаар одоо энэ доор нэг жоохон байна. Энийг нийтдээ би бол ердөөсөө л нэг 224 мянгаыг л худалдаж авч чадах юм, тийм үү? Тэгэхээр энэ үнээр гэсэн. Тэгвэл үгүй надад заавалчгүй сая хэрэгтэй гэвэл доод талын үннүүдийн цааш нь харах нь шүү дээ. 224 сая 550 дээр нэг юм нэг жоохон байна. Гэт ингээд доошоогоо яваад тах юм, тийм үү? За одоо милийн дандаа энэ бол жижигхэн байгаа үстэй. Тэгэхээр нөгөө миний хідэн сайт чинь байна уу? 1 сайт чи ерөөсө хүрэхгүй байгаа. За энэ хавь хүрж гин гэсэн. Тийм үү? Тэгэхээр чинь би ядаж 24 сая 495 мянгаыг тавьж ээж энийга би худалдаж авч чадах нь шүү дээ. За энийг сайн анхаараарай. 24 сая ард талынхаа 3 тоонуудыг сайн тавина. 400 хэд хэлээ хамгийн сүүлийнх нь 95 10000. За энэ бичиж байгаа үедээ энийгээ маш их юуг нь сайн харна. Нөгөө олон нойлнуудыг хідэн оронтой тоонуудыг сайн харна. Хэрвээ алдаад л тавьчих юм бол буруу тавьчих юм бол тэгэл ерөөсөн нэгэн л гүйлгээ хийцэн бол тэрэ дэминий буруу биш. Өөрийн чинь буруу. Яагаад гэвэл өөрөө энэ тоонуудыг сайн харж үнэ өөрөө шийд тавих ёстой. Тэрнээс биш тэрэ дэмийн энд хамаагүй. Өөрөө алдад тавьчаа тэрэ дэминийг буруудгаад иж болохгүй. Одоо энэнд сурах хэрэгтэй. Яг ингэж цэвэрхэн 8 арилжаа хийж сурах хэрэгтэй. Тэрнээс хэнийг ч буруутгах болохгүй. Тийм учраас өөрөө анханасаа л зөв үнэ тавьж зөв юугаан хэдийг авах байгаа зөв тавих хэрэгтэй. За ингээд тавина. За одоо би тэгвэл тэгэхээр чиний дээд талын нөгөө хямд үнэтэйнүүд чинь ерөөсөө ингээд дундажлагадаад бодогдоод одоо 1 стаканд ороод бүгдөө миний данс руу ороод ирэх нь шүү дээ. Тэгэхгүй бол энэ хамгийн дээд талаар яг юу яа гэвэл заавалчгүй 1 сая гэхгүйгээр би энүүгээр нь авчи, энийх нэг энэ үнээр авчи гэд сургаад ганц нэгээр зараад иж болно. Тэгэх юм бол бас нөгөө 8 хийх болгонд чинь хөөрхөн шимтгэл авна. Шимтгэл авахаас аргагүй. Ягаад гэвэл тэрэ дэмэн маань энийгээр юу хийж байгаа. Шимтгэлээрээ эднэр чинь хүмүүс нь ажиллаж байгаа хүмүүс чинь бас цайлан чинь тэрийг ойлгох хэрэгтэй. Ямар ч биерж заавал тэрээд ч гэхгүй ямар ч биерж эндээс өөрөө шимтгэлээ авна. За ингэчээд дараа нь энэ хувьнуудаа тааруулна. За яг 100% гэх юм бол энэ. За энэ бол ерөөсөө би
байгаа үнээр нь ерөөсөө хэдээр яг өөрөө би үнэ тавиал авна гэсэн. За энэ авах дээр. За одоо хэдүүлээ зарах дээр харъя. Зарах дээр худалдаж авах гэж байгаа хүний үнийг харна. Энэ хүн худалдаж авах гэж 22 сая 300 мянгаар энэ хүн 005-ыг худалдаж авах гэж байгаа тийм үү? А надад бол хэд бай? Өөрөөр хэлбэл 0001 байгаа. Би энийгээ зарна гэвэл энэ хүний үнээр хэрвээ би яах чивэл шууд 22 сая 300 гээл тавиал тэгэл шууд би худалдаад авчихна. Үгүй зарчихна. Ингээд. Ягаад гэвэл энэ хүний үнэнд би шууд тулгад тавиал тэр 11-ийг бас харна шүү. 01. Энд нэг байгааз энэ хэрэг байхгүй бол дараагийн энэ үнэнд гэсэн үг. Тэгэхээр энэ үнэн дээр бол 22 сая 300 мянгад бол ердөөсөө 394 хүн байгаа үстэй. Тэгэхээр бол нөгөө миний ахуйд чи хүрэхгүй. Тэгэхээр энэ дээд талын хүний хас авъя гэж бодвол энэ ард талын нэгийг тавих хэрэгтэй. Энэ нэгийг тавихгүй бол миний зарах юм зарагдахгүй. Ягаад гэвэл үн маань яг хоорондоо зохицолдоогүй байна гэсэн. Ийм нарийн юмнуудыг маш их сайн хараарай. За одоо ингээд энэ бол яарсан үед. Хэрвээ би яараагүй зарах гэж байгаа бол өөрөө энэ хоёр улаан ногоо хоёр үнний дунджийг харж байгаа тавьж болно. Эсвэл яг энэ хүн шигийн дээд талын 24 сая 650-аар тавиад хүлээж иж болно. Хэрвээ үн чинь 24 сая 650-д авах хүн олдохгүй хүлээгээд байж л үнэ. Энэнд яарад байгаа юм ерөөсөө байхгүй. Ягаад гэвэл би өөрөө 24 саяар зарах гээд тавьсан байгаа учраас тэрэдээ минь хамаагүй. Ерөөсөө за яаралтай мөнгө хэрэг гараад байна гэвэл яг энэ ногоо үннийг харж байгаа л энэ ард талд нь хэд вэ нү тэргээр нь шууд өөрөө зарах нь шүү дээ. За энийг ойлгосон бол цаашаа юм. За одоо ингээд сэл гэдэг дарангууд энд одоо маш их анхааралтай захиалга оруулах гэдэг дээр маш их анхааралтай харах хэрэгтэй. Энд ханшны үүссэн зөрүүг буцаан олохгүй гэж. Энийг сайн уншина. Яагаад гэвэл чи өөрөө хариуцлага хүлээн. Тэрнээс биш биерч аль ч улсын ямарч биерч хариуцлага хүлээхгүй. За та захиалга оруулахдаа итгэлтэй байна уу гэж. Итгэлтэй байна уу? Сайн шалгана. Юуг сайн шалгахгүй гэвэл хардаа энд нөгөө юунууд чинь гараад ирнэ. Жишээлбэл за би энэ дээр харуулъя. Энэ дээр харуулахаар хардаа энэ ингэж. Жишээлбэл би энэ дээр энд нэг юм сайн анхаараарай. Одоо би дахин тайлбарлана. Би уг нь 001 саяг авна гэсэн шүү дээ, тийм үү? Тэгээд нөгөө шимтгэлээ өгөөд дараа нь миний данс руу энэ орж ирэх ёстой. Тэгэхээр чин хэрвээ надад яг 001 хэрэгтэй гэвэл нөгөө энэн дээрээ шимтгэлээ нэмж тавих нь шүү дээ. Тэгэхээр одоо энийг хараарай. Энэ дээр ядаж нэг ингэж тавих нь. За одоо харъя. Тэгэх юм бол яг нэгээрээ цэвэр орж ирж байгаа үстэй. Энийг сайн анхаарна. Тэгэхгүй бол энийгээ ингэж шимтгэлээ тооцолгүйгээр тавьчаад нөгөө 1 сая маань дутаад ороод ирэнгүүт эн чинь бас л биднэрийн буруу. Тэрнээс биш бас дахиад нөгөө тэрээд миний буруу биш. За эднэрийгээ ингэж бүгдийг сайн ажиглчаад тэгээд дараа нөгөө юугаа дарах нь. Тийм ээ би итгэлтэй байна гэж дарах нь. Yes гээл дарсан бол тэгэл гүйлгээ шууд явагдана гэсэн. Дараа нь одоо нөгөө энэ чинь буцаа би буруу юм тавьчиж энэ чинь ингэх байсан гэж ерөөсөө яахгүй. Тэгэхээр энэ дээр хүүхэд чи уйлаад байж байгаа бол чимээг болсон хойно тайван амгалан тухтайхан шиг цэг таслалаа алдалгүйгээр тавиад тэгээ зарах юм. За зарангууд Монгол төгрөг маань хаашаа орж ирэх үгүй л энэ төгрөгийн данс руу ороод ирж байна. Одоо энэ үлдэгдэл гэдэг дээр хийдэж гэдэг тийм үү? За одоо 120 мянга гэдээ ороод ирнэ. Одоо энэ 120 мянга харин нөгөө банкныхаа карт руу гаргаж авч болох нь ш. Тэгээд 190 мянгаас ч юм уу 120 мянгаас ч нөгөө 2%-ийн шимтгэлийг тэрэдээ минь авна. Энд бол их бага. Тэгээ 0.20%-тай. Энийг сайн өөрсдөө тооцоод энэ доотлол дээр байж. Тэгэхээр энэ юуг нь сайн ажиглах юм гэвэл хэдийг авах, хэдээр авах, 100%, 75%, 50%. Тэгээ Монгол төгрөгөөр хэд болох нь. Тэгээд эднэрийн бүгдийн сайн тооцоолчоод ерөөсөө тэгээд дараа нь арилжаанд орно гэсэн. Дараа нь төгрөг рүү орцсон хойно эндээс харин
нөгөө холбосон банкныхаа карт руу хийдэг. За одоо бол би нэлээд гайгүй сайн ойлгосон болов уу гэж бодчихэ. Тэгэхээр энд хамгийн гол нь өөрөө чинь хариуцлага. Яагаад гэвэл одоо нөгөө 8 шарга зах дээр бол чи хүнтэй харьцаж байгаа учраас би 2700 зарна, нөгөө хүн чи үгүй би 2700-аар авахгүй 2690-ээр авна гэд ингээ хүнтэй ярьж байгаа тийм үү? Энэ дээр бол цэвэр бидний өөрийн хариуцлага. Тийм учраас энэ дээр тэрийг буруутгахад энийг буруутгаад ах юм ерөөсөө байхгүй. Хоёрдугаарт нь энд хүмүүс ерөөсөө ингэдэг. Жишээлбэл ингэж тавиад тэгээд аюу үнэтэй зарчдаг ч юм уу, эсвэл авчаад дараа нь би тэдээр ах байсан тэгчлээ гэдэг. Эсвэл энэ аюу үнэтэй тавьчдаг. Өөрөөр хэлэх юм бол одоо жишээлбэл худалдах үн нь 24000 худалдаж авах үн 22300 ахад чинь амар үнэтэй тавьчаа тгийж суугаад иж болохгүй шүү дээ. Тийм биз. Тэгвэл хэд чанж болно шүү дээ. Жишээлбэл одоо дөнгөж 24650-аар зарчаад байж хахад чинь үн гэв гинтхэн өсчих магадгүй, үн гэв гинтхэн бууччих магадгүй. Энэ бол тэрэдэмийн нэмний буруу биш. Нөгөө юуны ханш өсөж унжаагийн буруу. Тэрнээс ч буруу хаагаад байх юм ерөөсөө байхгүй. Тэгэл одоо би ингээд нөө зархгаа тавьдсан, нөгөөх нь зархдахгүй юм. Яагаад тэрэдэмийн зарахгүй? Тэрэдэмийн зарахгүй шүү дээ. Өөрөө бид нэр өөрөө зарах хэрэгтэй байхгүй. За ойлгосон бол ингээд энэ бичлэгийг дуусгая. Тэгээд юу яавал өөр асуух юм байвал доор комментэд тавиарай.